За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? За миний яриа сонсогдож байна уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За нэлээд удаан хугацаанд лайв хийсэнгөө тэгээд өнөөдөр бас цаг байхаар нь та нартай бас мэдээлэл хүргэчихье гэдэг зорилгоор ховсын талаар лайв эхлүүлж байна. За бүгдэнд нь орой минь хүргэе манайхаа. За өнөөдөр гоё таадынхаа цагийг өрөхгүй маш богинохон товч бөгөөд тодорхой мэдээллийг та нартай өгнө. Маш хэрэгтэй энэ тэмдгийн одоо та нар маань олж авч чадхааргүй энэ тэнд одоо текст унших шаардлагагүйгээр одоо миний ярианаас энэ одоо ховсын талаар энэ сэтгэл гутралын талаар мэдээллүүдийг бол авах болно. Тийм учраас лайвтайгаа хамт байгаарай. Би одоо удаан тэгээд залхааж бас лайв хийхгүй. Аха. За сайн байцгаана уу? Жоохон лайвтайгаа цаашдуулчихсан юм. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За өнөөдөр та нартай маш гоё хэрэгтэй мэдээлэл хүргэе гэж бодлоо. Ойрд бас лайв хийж чадаагүй. Завгүй бас сургалтуудаа явуулаад тэгээд бас нийтийн ховсууд бас олон бүлгийн ховсууд хийсэн учраас завгүй байсан. За өнөөдөр боломж маань бүрдээд тэгээд цаг байгаа учраас өнөөдрийнхөө лайвыг бас эхлүүлж байна. За бүгдэнд нь дахиад орой минь хүргэе. Шинээр орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь орой минь хүргэе. За өөрийгөө танилцуулах юм бол намайг Жанаргүйл гэдэг. Би Pfizer Academy-г үүсгэн байгуулагч, даалт хумсар судлаач, тэгээд бизнесийн удирдлагын магистр, нэгтлэн бодогч мэргэжилтэй хүн байгаа. За миний хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд даалт хумсар гэдэг зүйлийг маш их судалсан. Маш их төрөл бүрийн хэллэлээр орчуулж, зарим нэг нь ойлгоод, зарим нэг нь орчуулж тэгээд маш их эрэл хайгуул хийсэн, маш олон хүнээс бас сургалтуудад хамрагдсан, маш олон хүмүүсээс имчилгээ авсан. Тэгээд энэ тал дээр өөрийгөө нэлээд сайжруулж, одоо нэлээд их мэдлэгтэй болж чадсан. За түүнийгээ бас олон хүмүүст хүргэхийн төлөө одоо хичээж яваа билээ. За манайхаа одоо үзэж байгаа хүмүүс манаас идэвхтэй хариулаад сонсоод суугаарай. За өнөөдөр бид нар Pfizer Academy ховсын эмчилгээний талаар маш олон видеод чатууд тавьж байгаа. За тэгвэл ховсын эмчилгээ гэж юу болох, ямар үр дүн гардаг, яавал эдгэрэл явагдах уу, сэтгэл гутралаас яаж гарах вэ гэдэг талаар маш гоё одоо ховсын одоо лайв хийх болно. Ховс гэдэг юм би. За эхлээд бид нар лайв хадгалах учраас хүмүүс манаас сүүлд орж ирсэн хүмүүс маань эхнээс нь үзэх байх. Тэгэхээр их шууд одоо лайв эхлүүлье. За ховс гэж юу вэ? Та нарын бодоор ховс гэж юу вэ? За манайхаа бичээд явъя те. За сэтгэл гутралын талаар хэн сонсохыг хүсэж байна манайхаа нэмэх 1 гэд явъя. Сэтгэл гутралын талаар яаж түүнээс гарах талаар өнөөдөр ярина. Тэгээд санахж байгаа хүмүүс манаас нэмэх 1 гэд хэдүүлээ бас харилцан ярилцаад явъя тийм ээ. Асуултуудаа доор бичээд би хариулаад ингээд одоо зүгээр л сонсоод суух биш, та эдтэйгээ гоё тийм амьд харилцаа бас үүсгээд явъя гэж бодож байна. Баярлалаа болроо болор маань сонсогдож байна гэсэн юм. Баярлалаа. Хаарош мөнхөө отхон чимэг маань нэмэх 1 гэсэн байна. За сэтгэл гутралыг бид нар ерөнхийдөө шинжийн баг мэдж байгаа тийм. Юу ч хийх хүсэлгүй болох
тэг сэтгэл маш их хүндүүр явах одоо энэ цээжиндээ ч юм уу ямар нэгэн хүнд зүйлийг бие дээрээ мэдрэх юу ч хийх сонирхолгүй болох амьдрах хүсэлгүй болох за тэгээд бүр хүндэрсэн хэлбэр нь дандаа өвглийн тухай бодох одоо бие л өвчвөл одоо амар болох юмсан ингэж амьдрснаас өвсөн минь дээр надад угаасаа хинч хайргүй юм чинь хинч намайг хайрлахгүй юм чинь ер нь өвсөн чи яадгийн гэж бодох тий. Тэгээд амьдралаас юу ч хийсэн таашаал авахгүй байх хэвтэл баймаар санагдах хүмүүстэй уулзмааргүй санагдах уур уцаартай болох уурлах үед өөрийгөө хэн чадхаа болох сэтгэл хөдлөлөө барьж чадхаа болох тэгээд маш ихээр уйлах эсвэл бүр ерөөсөө инээж чадхаа болох ямар нэг юм болж явахад ерөөсөө инээж чадхаа болох ямар нэгэн одоо хувирлууд гарахаа болох энэ олон мэдрэмжүүд бүгдээрээ сэтгэл гутралын шинжүүдийг агуулж байгаа. За тэгээд сэтгэл гутралыг шинжүүд илрээд ирэхээр хүмүүс маань эмнэлгийн нөхцөл очиж үзүүлээд тий зэрэгээ тодорхойлуулад одоо хэдгээр зэргийн сэтгэл готролтой явж байгаа вэ гэдгээ тодруулаад тэгээд эмнэлэг маань эм бичиж өгдөг. За тэгэхээр эм бичиж өгөөд тэгээд эм угаад явж байгаа тохиолдолд эм бол таныг бүрэн эмчлэхгүй эм бол таны тэр сэтгэл гутралыг одоо улам даамжруулахгүйгээр түүнээс таныг одоо эмээр түр дарж явна гэсэн үг. Гэтэл энэ сэтгэл гутралын үндсэн шалтгааныг уг үндсээр нь авч хаях зүйл бол эм угаад явах тэр арга бол биш. Тэгэхээр хэрвээ сэтгэл гутралтай хүмүүс маань одоо эмч бол зөвлөсний дагуу эм уух шаардлагатай. Гэхдээ үүний дагуу сэтгэлээ одоо яг юунаас болоод та энэ сэтгэл гутралд оров? Гэв гэнт нэг өдөр өглөө босоод ирэнгууд сэтгэл готрол хүн орохгүй шүү дээ. Мэдээж хэрэг олон жилийн эн чинь илэрхийлэгдэг сэтгэл хөдлөлүүд, олон жил дарагдсан мэдрэмжүүд, олон жил дарж одоо таны мэдэрч байгаа тэр хүнд мэдрэмжүүд бүгдээрээ өнөөдрийн сэтгэл готролыг авчирсан. Түүнээс биш нэг өдөр босоод ирэнгууд тий болоогүй. Ийм учраас та тэр сэтгэл готролд таныг аваатсан зүйлийн шалтгаанаар нь авч хаях юм бол та эмчлэгдэх боломжтой. Үүнд мэдээж хугацаа хэрэгтэй, ховсын аргаар ч гэсэн хугацаа хэрэгтэй. Гэхдээ та одоо бүрэн ирүүл болох боломжтой. Тэгэхээр хүмүүс маань энэ үед одоо нөгөө нэг яг стресс үү, сэтгэл готрол уу, айдас уу гэдгээ ерөөсөө мэдрэмжүүдээ ялгаж салгаж чадгаа болцсон байгаа. Одоо ер нь их манад ирж байгаа их хүмүүс маань тийм байдалтай байгаа. Энэ юунаас үүсдэг вэ гэхээр манайхаа юу гэж бодож чинь ерөөсөө гацж гин үү? За миний яриа гацж гин үү манайхаа? Баахан яриадсэн чинь гацаад исэн юм биш үстэй. Яриа маань сонсогдож гин үү манайхаа? За миний яриа сонсогдож байна уу манайхаа? Нэг та нар маань нэг доор нэг бичээд өгөөрөө. Манайхаа гацж гин үү? Гацчвал даруйхан бичээрэй манайхаа. Зүгээр байна гинэ. За тэгвэл яриа үргэлжлүүлээд явъя тий. За тэгэхээр тэр олон мэдрэм манай дээр ховсонд ирж байгаа хүмүүс маань нэг ийм шинж байна. За ховсонд ирлээ. Та ховсонд орохоор шийдээ цагаа аваад ховсонд ороод ирлээ. За тэгэн гоо танаас ховсч маань хамгийн ихний асуулт нь та ямар мэдрэмжтэй байна вэ гэж асуув. За тэр үед хүмүүсийн гихих нь мэдрэмжээ хэлж чадахгүй. Үйл явдлуудыг хэлээд эхэлдэг. За би ингээд тэгээд одоо тий гэр бүлийнхэнтэйгээ харилцаж чадахгүй байна, ингэхгүй байна, тэхгүй байна. Тийм юм болсноос хойш миний амьдрал тийм юм тохиолдсноос хойш би ийм болчлоо. Ингээд үйл явдлуудыг ихэвчлэн хэлж эхэлдэг. За тэгэн гот ховсч маань за ойлголоо та мэдрэмжүүдээ хэлээд өгөөрэй гэхээр мэдрэмжүүдээ ялхаж салгаж мэддэггүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бага наснаасаа бид нарыг миний охин, миний хүү ямар мэдрэмжтэй байна гэж хэн ч асууж байгаагүй.
сургууль дээр, цэцэрлэг дээр, одоо их сургууль дээр өнөөдрийг хүртэл танаас хинч та ямар мэдрэмжтэй байна гэж асууж байгаагүй. Та ч өөрөөсөө асууж байгаагүй. Тийм учраас танаас гинт хүн та ямар мэдрэмжтэй байна вэ гэхээр та мэдгүй байхаас арга байхгүй. Тийм учраас өнөөдрөөс эхлээд бид нар хамгийн ихний бидний хийх ёстой зүйл бол мэдрэмжээ танин мэдэх. Мэдрэмжээ танин мэдэх нь таны өөрчлөлтийн эхний алхам. Танд ямар мэдрэмж байгаад байна өнөөдөр? Та өдрийн ихэвчлэн санаа зовоод байна уу? Уйтхар гомногт автаад байна уу? Айцтай байгаад байна уу? Айцтай байгаад байгаа бол юунаас айгаад байна? Ирээдүгээс айгаад байна уу? Үхэхээс айгаад байна уу? Хаягдахаас айгаад байна уу? Юунаас өвчин зовлон тусахаас айж байна уу? Юунаас айж юм? Айц байвал санаа зовлт байвал та ихэвчлэн юунд санаа зовд юм бэ? Болоогүй зүйл санаа зовдөг юм байна уу? Ирээдүйд болох ч байгаа зүйл санаа зовдөг юм байна уу? Ирээдүйд болох ч байгаа зүйл бол мөнгөнд нь юм уу? Чадвартай санаа зовдөг юм уу? Чадахгүй уу гэдэгтээ санаа зовдөг юм уу? Юунд санаа зовдөг? Тэгээд дараа нь та ихэвчлэн уйтхар гоногтой байдгүй. Юу таныг баярлуулдаг? Та юунд баярлдаг? Та юунд гондог? Юу таныг ад жаргалгүй болгодог? Юу таныг юу ч хиймээргүй болгодог? Тэр мэдрэмжүүдийг таньж мэдээд тэгээд ховсондоо ирнэ. За ховсонд ирсний дараа би ингэдэг. Би дандаа ингээд санаа зовдөг. Би ингээд их юм боддог. Би ерөөсөө юм бодохгүй гэсэн ч бодоод идэг. Би ерөөсөө ингээд энийг л болж чадахгүй байна. Миний толгойд байгаа энэ олон бодлыг зогсоож чадахгүй байна. Би сөрөг зүйл бодоод байна. Сөрөг зүйлийг зогсоомоор байна. Эсвэл би юмнаас айгаад байна. Нэг өвчих юм санагдаад байна. Эсвэл би өвчин тусчих юм шиг санагдаад байна. Эсвэл би найз залуудаа хаягдчих юм шиг санагдаад байна гэдэг энэ мэдрэмжүүдээ ирээд маань хэлнэ. За тэгэнгүүт ховсчин маань таныг трансын байдалд оруулж агаад, за трансын байдал гэдэг маань бидний тархины одоо төлөв байдал маань альфа, тета гэсэн хоёр төлөв байдлын завсрын төлөв байдал байх тэр үеийг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол таны далд ухамсарын хаалга нээгдээд ил ухамсарын хаалга маань хаагдж байгаа энэ үеийг хэлж байгаа. За энэ далд ухамсар маань нээлттэй байгаа үед бидний эмчилгээ үр дүнтэй болно. Ил ухамсарт бид нар 1000 ойлгоод логикоор 1000 ойлгоод нэмэргүй. Та өнөөдрийг хүртэл би уурлахгүй, би уураа дийлнэ гэж 1000 өөртөө хэлээд та уурс үедээ бие барьж чадахгүй л байгаа зү. Уурс үедээ юу ч хамаагүй аваад шидчихэл байгаа зү. Хүүхдээ зохиол авч байгаа зү. Энэ бүгд далд ухамсарт явагдаад байгаа учраас бид нар өөрийгөө контролдож, хянаж чадахгүй байгаамаа. Тийм учраас энэ далд ухамсарыг тэр альфа, тета тархины давтамжтай байгаа тэр үедээр аваачаад трансын байдал таныг оруулаад унтах сэрхийн зааг дээр аваачаад та гэхдээ юмыг мэдж, гэхдээ таны тарих унтах сэрхийн зааг яг нэг юм зүүрмөглээд явж байгаа юм шиг хэлбэрт таныг аваачаад тэр хэлбэр дээр таны тэр гэмтэл, таны тэр хамгийн анх санаа зовлтыг мэдэрсэн мэдрэмж, таны хамгийн анх хинч намайг хайрлахгүй юм байна, би хинт ч хэрэггүй гэсэн тэр мэдрэмж, эсвэл таныг хамгийн анх тэр сэтгэл гутралд аваачаар тэр сэтгэл зүйн цочрол буюу трама авсан тэр үедэр таныг регресс хийж ухрааж тэр насн дээр очоод тэр насн дээр болсон тэр үйл явдлуудыг өөрчлөөд тэр үеийн таны тэр сэтгэл зүйн гэмтлийг авч хаяна. Тэгээд таны далд ухамсарыг итгэл үнэмшлийг дахин харгаамжлаад одоо өөрөөр хэлбэл та тэр үед шийдвэр гаргацсан байгаа. Намайг хинч хаалахгүй юм байна. Би хинт ч хэрэггүй юм байна. Би энийг чадахгүй юм байна гэж бодсон байгаа. Магадгүй ганцхан удаа таныг ангичин багш чинь магадгүй ангичин хүүхдийн өмнө хайрлаагүй төлөө эсвэл ээж аав чинь таныг хайрлаагүй дүүг нь илүү хайрлсны төлөө тийм ээ магадгүй. Энэ үед бид нар шийдвэр гаргасан байдаг. Итгэл үнэмшил гэдэг зүйлийг олоод авчдаг. За би хинт ч хэрэггүй юм байна. Намайг хинч хайрлахгүй юм байна. Би хайрыг хүртэх ирэхгүй юм байна гэсэн маш гүн итгэл үнэмшлийг далд ухамсартаа бичээд авдаг. За энэ итгэл үнэмшил таны амьдралд насан туршдаа ажиллана. Хамгийн аюултай нь насан туршдаа. За таны тэр авсан тэр итгэл үнэмшил насан туршдаа ажиллана. За миний энэ хүртэл ярьж байгаа зүйл хинд байна. Хинд энэ зүйл танил бай. Миний яриад байгаа зүйл хинд танил бай манайхаа. Доор нэмэх 1 гэж бичээд явъя.
нэмэх 1 гэж бичээд явъя. Хинд миний ярьж байгаа зүйлүүд давтагдсан бэ? Тохиолдсон бэ? Танил вэ? За ингээд бага настандаа ганцхан удаагийн болсон үйл явдлыг тэр хүүхэд мэдхгүй энэ ганцхан удаагийн үйл явдал гэж бодохгүй учраас намайг хинч хайрлахгүй юм байна. Би хайрлагдах хэрэггүй юм байна. Би хинд ч хэрэггүй юм байна гэд даалт хомсдоо суулгаад аав. Ингээд түүнээс хойш итгэр үнэмшлийг нь батлах байгаа юм шиг орчлон ертөнц танд дандаа таныг хайрладаггүй, дандаа таныг хэрэггүй мэдрэмжийг өгдөг хүмүүсийг тийм үйл явдлуудыг тань руу байн гугна. Яагаад гэвэл орчлон ертөнцийн ганц үүрэг нь таны толгойд байгаа программыг таны амьдралд авчрах. Тэгэхээр таны толгойд намайг хинч хайрлахгүй, намайг хинч хүндлэхгүй, би хинд ч хэрэггүй гэсэн програм байвал орчлон ертөнц таныг би хинд ч хэрэггүй, би хинд ч намайг хинч хайрладаггүй гэдэг программыг батлахын тулд тийм нэгний танд авчирна. Таныг хайрладаггүй нэгний таныг авчирна. Таныг хайрладаггүй нэгнийтэй таныг гэрлүүлнэ. Таныг хайрладаггүй нэг найзыг, таныг хайрладаггүй нэг даргыг таны хажууд авчирна. Энэ бол орчлон ертөнцийн хариу үйлдэл. Таны програмд хариулж байгаа орчлон ертөнцийн үүрэг. Тэгэхээр хизээ зогсох вэ гэвэл та програмаа өөрчилсөн үед орчлон ертөнцийн энэ үйлдэлүүд зогсно. Тэгэхээр ховсын эмчилгээ маань таны дээр толгойд байгаа програмыг өөрчлөхийн тулд хэрэгтэй. Тэгэхээр энд манайхан битгий хөнгө хандаасай. За тэгж мөнгө үрж яах вэ? Ховсод ороод мөнгө өрөөд яах юм? Нэг их өөрчлөлт гарахгүй баха гэж өөрийнхөө амьдралын чухал зүйл дээр битгий ингэж нөгөө хийсвэр хөнгө хандаасай. Хайхрамжгүй хандаасай. Энэ маш чухал. Таны дээр толгойд байгаа програм хэдийгээр өөрчлөгдөхэд цаг хугацаа хэрэгтэй ч гэсэн тэр програм өөрчлөчих юм бол таны амьдрал оронгороо өөрчлөгдөн. Нууц өрдөө юм. Бид нар нууц гэдэг киног мэдэн штэ. Рондо Бөөрнгийн тэр нууц Secret гэдэг киног 2008 онд гарсан киног бүгдээрээ мэдэн штэ. Тэ ижил ижлээд хатдаг. Тэ гэдэг энэ киног. Энэ бол яг л таны толгойд ямар програм байна? Тэр програм ажиллана. Тэгвэл ховс яагаад үүнтэй холбоотой вэ гэвэл ховсын эмчилгээ нь таны толгойд тэр програм чинь зөв зөвөрөж байгаа суугаагүй штэ. Нэг үйл явдал болоод тэр үйл явдалд та сэтгэл хөдлөл өгөөд тэр сэтгэл хөдлөлөөрөө emotion буюу сэтгэл хөдлөлөөрөө та тэр мэдрэмжийг өөртөөхөө биеэр бичиж авсан байгаа. Тэр итгэл үнэмшлийг та өөртөө мэдрэмжээрээ дамжуулаад суулгаад авсан байгаа энэ даалт хомсортой. Одоо тэр суулгаад авсан тэр итгэл үнэмшлийг өөрчлөхийн тулд ховс хэрэгтэй. Одоо тэр биедээ бичээд авсан тэр мэдрэмжүүд биш үү? Дахин ирээд байгаа. Тэр өөр санаа зовлт, тэр айдас, тэр стресс, тэр түгшилт юунаас түгшээд байгаагаа өөрөө мэдэхгүй хаалга дуурсан ч түгшин, утас дуурсан ч яана гэж түгшин, хаалга дуурсан ч түгшин. Юунд санаа зовоод байгаагаа мэдэхгүй санаа зовно. Тийм үсттэй. Зарим хүмүүс бүр ямар сэтгэл хөдлөлтөй байгаагаа ч мэдэхгүй байдаг. Ингээ робот шиг, яг ингээ робот шиг ямар ч гэсэн хоол идэн өдөрт 2 удаа тэгээд унтан ажилдаа явна, хоол идэн унтна. Хин ийм байдалтай байна манайхаа. Яг одоо энэ зүйл та нартай маань танил байвал доор нэмэх 1 гэж бичээд яваарай. Тасраад гацаад байх юм гэж байна. Ойлголоо соёлмаа, баярлалаа таньда. За тэгэхээр баярлалаа Дэлгэрмаа, баярлалаа. За тэгэхээр Тэгэхээр ховсын эмчилгээ маань таны дээр бие дээр бичигдсэн тэр мэдрэмжүүдийг авч хайхын тулд хэрэгтэй байх нь. Тэр мэдрэмжүүдийг аваад хайх юм бол бид нар маш гоё хөнгө амьдрна. За эдгэрэл яаж явагддаг вэ гэдгийг яриад өгье. За хүмүүс тэг маань биднээс асуудаг. За би өнөөдөр хусанд орлоо. Тэгээд маргааш одоо юу болох вэ? Эдгэрэл гэдэг бол үйл явц. Та ховсонд орно, сургалтанд суун, ховсонд орно, шат дамжлагтайгаар 2-3 удаа ховсонд орно. Энэ яг нөгөө бие өвдөхөөр та
одоо тэгээ таблеттай нэг имийг дуустал нь уудаг шүү дээ. Нэг ганцхан шиг юм уугаад та хайчихгүй шүү дээ. Танд им бичээд өгсөн бол та тэр 10 шиг имийг 10-ыг магадгүй 30 шигтэй бол 30-ыг өдөрт цагийн тааруулаад цагаар нь имээ уудаг та тий. Яг тэрнтэй адилхан. Тэгээд та имээ уунгуудаа өнөөдөр бөөрийн имнээс нэг уунгууд бөөр шууд маргаашдаг зүр болохгүй шүү дээ тий. 3-4 өдөр тасралтгүй тэр бөөрийнхээ имийг ууж иж магадгүй 20 хоног ууж иж зүгээр болдог. Яг тэрнтэй адилхан тэр ховсчныхоо зааврын дагуу тэр одоо зааврын дагуу 2-3 удаа ховсонд орно. Энэ хооронд сургалтанд сууж, даалт ухамсарын сургалтанд сууж өөрийгөө одоо өөрчилж дахин програмчлна. Ерөнхийдөө би шавнартаа ингэж хэлдэг. Хослуул гэж хэлдэг. Ховсын эмчилгээс сургалт хоёрыг хослуул гэж хэлдэг. Дан ганц сургалтанд суугаад танд амжилт одоо өөрчлөлт хурдан ирэхэд хэцүү. Яагаад гэвэл танд маш олон трама байгаа. Энд ингээд би бол баян хүн, би өөртөө итгэлтэй, би хайрлагдсан эмэгтэй, би эрч хүчтэй гэд хэлж байгаагаа дотроос таны дотоод дуу хоолой худлааш тэ чи чамаа хизээ хүн хайрладаг байсан, энэ чамааг багт чинь аав чи хайрлаагүй, ээж чи хайрлаагүй, тэр чамааг хаяад явсан, энэ чамааг хаяад явсан гэд ингээд дотоод дуу хоолой чинь шууд тэрэнд хариулт өгч өгдөг. Одоо пяд нойлж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ үед таны амаараа хэлж байгаа үг дотоод хоёр маань зөрчилдөж штэ зөрөө явж байна. Тэгэхээр энэ үед үр дүн гарахад одоо удаашралтай байдаг. Тэгээ үр дүн гардаггүй. Яавал үр дүн гарах вэ гэвэл ховсын эмчилгээнд ороод тэр үед таныг хайрлаагүй мэдрэмжийг өгсөн, тэр үед танд хинт ч хэрэггүй юм шиг мэдрэмжийг өгсөн, тэр үед таныг нэг айсан магадгүй тэр үед автомашины остолд орсон ч юм уу. Эсвэл тэр үед одоо аав нь айхууж ирээд маш их том агсан тавиад та маш их айсан ч юм уу те. Эсвэл аав ээж хоёр нь одоо маргалцсан, таныг маш их айсан. Тийм үйл явдлуудыг ховсын эмчилгээгээр мэдрэмжүүдийг аваад хайсны дараа та сургалтанд суугаад би бол зоригтой, би бол хайрлагдсан, би бол эрч хүчтэй гэдэг программыг суулгахад амархан болно. Өөрөөр хэлэх юм бол та одоо ийм сав байгаа штэ, ийм савынхаа дотрыг та угаачаад эндээ сүү хийхгүй бол одоо энэ сүү хийцэн өчигдрийн сүү хийцэн саванда та дахиад сүү хийх юм бол энэ гашилдагтай адилхан таны дотор травмагаар дүүрэн, айдсаар дүүрэн, эргэлзээгээр дүүрэн, сөрөг программаар дүүрэн байхад энэ дээр нэмээд би хайрлагдсан эмэгтэй, би эрч хүчтэй гэж сургалтаар заалгасан техникүүдийг заагаад ахаар таны нөгөө сав маань цэвэрхэн биш учраас энэ дотоод гадаад хоёр маань зөрж эхэлдэг. Сүүдээ тэгээд та урам хугалж эхэлнэ тий. Би ингээд тэр аффирмашныг тэр батламж үгзийг зөндөө хэлсэн. Үр дүн гараагүй. Тэр чинь гардгүй юм билээ худлаа гэдээ та тийг урам хугарна. Ууг нь бол худлаа биш. Энд чинь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Арга нь буруу байсан. Яагаад арга нь буруу байсан гэхээр та тэр дотооддоо байсан тэр траума буюу шархыг эдгээгүй байсан. Тэр шархыг эдгээгүй байхад дээрээс нь сургалтаар одоо авсан тэр техникүүдийг та хэрэгжилж эхэлсэн. Техник хэрэглэхэд буруу зүйл байхгүй, илүүдэхгүй. Гэхдээ хослуулах ёстой байсан зүйл нь хослуулах ёстой байсан зүйл нь ховсын эмчилгээ байсан юм аа. За манайханд асуух асуултууд юу байна манайхаа? Аха. Сонсогдож байна гинэ. Ямар хөөрх юм баярлалаа. Аха. За манайх 100 эмэгтэйд үн төлбөргүй ховс хийхээр болсон гэж та нар маань мэдчихэж байгаа тийм ээ. 100 эмэгтэйд ховс хийхээр төлөвлөөд бид нар эхний ээжинд хүмүүсээ сонгосон хүмүүстэйгээ уулзалт хийгээд дахиад сонгосон хүмүүсээс яг чин хүсэл эмгэлзэлтэй хүмүүсээ сонгоцсон байгаа. Тэгэхээр магадгүй та эхний удаагийн одоо тэр сонголтонд орчоод хагасаа өдрийн уулзалтанд орч чадаагүй байвал сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан 100 эмэгтэйг үн төлбөргүй ховс хийх одоо ажил маань бас гэхдээ бүгдэнд нь өнөөдөр биш 2025 онд багтаж 100 эмэгтэйд үн төлбөргүй одоо миний өөрийн минь зүгээс одоо тэг нийгэмдээ хийж байгаа тус одоо сайн үйл, сайн зүйл гэдэг утгаараа 100 эмэгтэйгээд зөрөгтэйгээр шийдвэрийг гаргасан байгаа. Тэгэхээр 100 эмэгтэйд нэг л удаа ховс хийхгүй бүтэн сарын хугацаанд дасгал даалгавар өгөөд 100 эмэгтэйг нэг нэгээр нь ганцаарчилж
эмчлээд явах, дараа нь эмчилгээний үр дүн хуваалцах ийм хөтөлбөр байгаа. Тэгээ мдээгүй хүмүүс маань байх юм бол манай пэйж дээр дотоод гэрэл 100 эмэгтэй гэсэн постууд байгаа. Ер нь та нар манай пэйж хуудас тэгээд энэ YouTube сувгуудыг дагчих юм бол мэдээлэлүүдээс хоцрохгүй явнаа. Баяжгаа дүүрэн гинэ баярлаа. За манайханд ховсын талаар асуух зүйлүүд юу вэ? Сэтгэл готрол ховсын талаар асуух зүйл юу вэ? За жоохон тасарч байгаа баха. Тий, ерөнхийдөө нөгөө нэг одоо манай дээр сургалтууд зарлагдаж байгаа шүү дээ. Мөнгөний сургалтууд, даалт ухамсарын сургалтууд гэдэг. Энэ сургалтууд бол маш сайн. Та нарыг одоо даалт ухамсарт суулсан тэр буруу программыг өөрчилж өгнө. Гэхдээ энтэй хослуулаад ховсонд орвол их сайн. Яагаад вэ гэвэл түрүүний нөгөө миний хэлсэнчлэн одоо энэ савыг бид нар доторхыг ингэж цэвэрлжээ. Энэ доторхыг ингэж цэвэрлжээ. Тэгээд бид нар энэ дээрээ одоо нөгөө сүүгээ хийвэл одоо зөв байдаг шиг бид нар эхлээд өөрийнхөө дотор байгаа травмануудыг одоо эдгэх ёстой. Тэгэхээр эдгэрэлт гэдэг бол гайхалтай. Эдгэрэх үйл явц жоохон хэцүү. Та нараас маань цаг хугацаа шаардна, мөнгө шаардна, төвчээр шаардна, тий? Урам зориг шаардна. Эдгэрсний дараа маш гоё. Хуучны та байхаа болно. Танд очлон ертөнц өөр нүдээр харж эхэлнэ. Өөр хаалгууд нэгдэнэ. Шинэ боломжууд танд гарч ирнэ. Бодоод үзтээ манайхаа та өөрийгөө би бол одоо баян чинэлэг хүн гэж бодож эхлэх, итгэж эхлэх төдийд танд төрөл одоо олон их усүрээс мөнгө орж эхэлнэ. Энэ бол гайхалтай. Энэ бол өөрчлөлт. Та өөрийгөө би бол хайрлууд хэрэгтэй. Би бол тэгээ дандаа тийм элит одоо тийм хүмүүсийг өөртөө татаж чадна гэж итгэж эхэлсэн цагт таны амьдрал дандаа тийм хүмүүст таарч эхэлнэ. Энэ бол гайхалтай. Өөрчлөгдсөний дараа тэр бол супер маш гоё. Тэгээд бүх юм цаанаасаа өөрөө ингээд бүтээд явчихна. Хамгийн гол нь бидний хийх ёстой зүйл юу вэ гэвэл бусад руу фокуслохгүй, бусад руу анхаарахгүй. Зөвхөн өөрлөгөө өндийгээд, доторлогоо өндийгээд надад ямар алдаа байна? Надад ямар сөрөг програм байна? Надад ямар трама байна? Би энийг яаж эмчлүүлэх вэ? Мэдээж хүн өөрийгөө өөрөө эдгэж чадахгүй. Таны бие өвдсөн ч гэсэн та өөрийгөө өөрөө эдгэж чадахгүй. Та эмнэлэгт очоод мэрэгжлийн эмчид ханддаг штэ. Яг тэрнтэй адилхан таны өнөөдөр аль газар өвдөж байгаа те? Танд айдас байна уу? Сэтгэл готролд орсон юм уу? Стресс байна уу? Ямар трама байна? Дээдсгийн трама, бага насны трама байна уу те? Сөрөг негативны установка буюу сөрөг итгэл үнэмшил юу байна? Тэр бүх зүйлийг та бүгдийг тодорхойлцоод тэгээд ховсол ирээд ховчондоо хэлээд за би ийм одоо сөрөг юм юутай байна. Тэднэрийгээ би ингэж эмчилмээр байна гэж хэлээд тэгээд тэрийгэ дагуу эмчлээд явангууд нэг 2 сар 3 сарын дараа та өөрчлөгдөж эхэлнэ. Таны амьдралд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Энийг одоо би яг өөрийнхөө амьдрал дээр туулсан учраас би хэлээд байна л да. Би өөрөө ховсод 15-аас дээш удаа орсон. Би 15-аас дээш удаа тоогоо алдсан. Гэхдээ 15-аас дээш 20-оос бага 15-аас дээш удаа би ховсод орсон. Тэр үед би тэрний дараа хэдэн сард надад өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Би өөрчлөлтийг мэдэрсэндээ маш баяртай байдаг. Одоогийн би өмнөх биеэс шал өөр. Одоогийн би өмнөх бие хоёр шал өөр. Тэгэхээр яг ингэж хүн идгэрдэг. Одоо ингэж хүн өөрчлөгддөг. Доторх програмаа өөрчилснөөр хүн өөрчлөгддөг. Та өөрчлөгдөд ирэхээр таны эргэн тойронд байгаа бүх хүмүүс өөрчлөгдөн манайхаа. Та өөрчлөгдөд ирэхээр таны хажууд таны дургуй хүргэдэг нөхөр, таны уурыг хүргэдэг нөхөр, тань анхаарлаа хандуулдаггүй, таныг хайрладаггүй нөхөр таныг хайрладаг болно. Та өөрчлөгдөхөөр. Та өөрийгөө хайрлж эхлэхээр, та өөрийгөө үн цэнийг ойлгож эхлэхээр, та өөрийгөө өндрөөр үнэлж эхлэхээр таны хажууд байгаа хадам ээж, таны хажууд байгаа нөхөр, таны хажууд байгаа дарга, таны хажууд байгаа хамт олон
таныг үнэлж эхэлнэ, таныг хайрлаж эхэлнэ, таныг хүндэлж эхэлнэ. Тэгэхээр өөрчлөлт биднээс эхэлдэг. Бид нар энэ толгой дотор байгаа зүйлийг яг толин тусгалыг эргэн тойрноос хардаг. Хэрвээ та өөрийгөө хүндэлдэггүй, намайг хүмүүс хүндэлдэггүй, намайг хүмүүс хайрладаггүй гэж итгэсэн байвал таны эргэн тойронд байгаа бүх хүмүүс яг энэ таны дотор байгаа энэ зүйлийг тусгал байдаг. Яг таныг хайрладаггүй, хүндэлдэггүй ингээд толинд харж байгаа юм шиг танд харуулж өгдөг. Тэгэхээр ийм учраас л энэ олон одоо ховсод орох хэрэгтэй. Ийм учраас энэ олон коуч, энэ олон ментор, энэ олон хүмүүс одоо энэ дотоод амар амгалан, энерги, эдгэрэл гэж яриад байгаа. Энэ хэрэгтэй учраас. Тийм учраас манайха одоо ойрноосоо бид нар одоо энэ роботлогдсон байдлаасаа 3D матрицаасаа гарах цаг ирсэн. Бид нар 3D матрицаас яваад байгаа. 3D матриц гэж юу хэлээд байгаа вэ гэвэл өглөө ажилдаа яваад нэг явдаг замаараа ажилдаа яваад хүүхдээ одоо ажиллаа хийгээд оройн хүүхдээ аваад гэртээ ирээд хүүхдийнхээ хоол ундыг хийгээд унтуулад ингээд нэг мараач унтаад өглөө эрт босоод ингээд нэг л ийм роботлогдсон амьдралаар амьдарч гин үү? Энэ бол 3D болохгүй байгаагаа ч мэдхгүй ингэж амьдрах ёстой юм байна гэж бодоод амьдарч байгаа энэ роботлогдсон, програмчлагдсан энэ амьдрал бол 3D хэмжигдэхүүн. Та өөртөө юу болохгүй байгааг ч өөрийнхөө сэтгэл зүгээ ч ойлгохгүй, өөрчлөгдөх хэрэгтэй, өөрчлөлт байдаг гэдэгт ч итгэхийг ч хүсэхгүй байгаа тэр зүйл бол 3D хэмжигдэхүүн, 3D матриц. Тэгэнгүүт дахиад 4D хэмжигдэхүүн, 4D матриц гэж байгаа. 4D матриц гэж юу хэлээд байгаа вэ гэвэл та өглөө ажилдаа яваад нэгэн хэвийн жигд амьдралаар ажилдаа яваад хийдэг ажлаа хийгээд авдаг цалингаа аваад ингээд нэгэн хэвийн програмчлагдсан, роботлогдсон амьдралаас гараад нэг юм болохгүй байгааг ойлгоод, нэг юм хайгаад, нэг л юм дутуу байна. Би нэг л болохгүй байна. Би нэг л энийг хүсэхгүй байна. Би ингэж амьдрмааргүй байна гэдгээ мэдэрч эхэлсэн тэр үе бол 4D. Өөрөөр хэлбэл та сэрж эхэлсэн. Та тэр роботлогдсон, програмчлагдсан амьдралаас сэрж эхэлсэн тэр үе бол 4D матриц. Өөрөөр хэлэх юм бол таны амьдрал танд таалагдхаа болсон. Та хайж эхэлсэн, та сургалтанд бүртгүүлсэн, ховсод орсон. Магадгүй та өнөөдөр энэ видеог, энэ лайвыг үзээд сууж байгаа маань та 4D-д байгаа. Та 3D матриц байсан бол та энийг сонсохгүй мэдгүй тэр одоо тийм юмд та баг итгэж чадахгүй, ховс гэдэг юмд итгэж чадахгүй. Миний ярьж байгаа зүйл та баг итгэж чадахгүй. Энэ бол 3D. Та үүнд итгээд, үүнийг үзээд хараад надад өөрчлөлт хэрэгтэй. Би энийгээ засмаар байна, энэ зангаа засмаар байна. Энэ талаа өөрчилмээр болохгүй байна. Би тайван амьдрмаар байна. Би аялдаг болж амьдрмаар байна. Ингэмээр байна, тэнгэмээр байна гэдэг агаа зүйл чинь 4D матриц байгаагийн шинж. Та сэрсэн гэсэн. За одоо энэ 4D матриц дотор өөрийгөө бид нар олоод би гэж хинбэ? Би юунд баярлдаг? Би юунд гондог? Надад ямар трама байна? За одоо энэ трамагаа эмчлүүлээ. Ховсод ирээд бүртгүүлээд ховсчныхоо хэлсэн зааврын дагуу ховсондоо ороод сургалтанд суугаад өөртөө аффирмашн хийлээд өөртөөгөө л зурлална. Өөртөө дахин өдөр болгон өөртөөгөө зурлалтын хийн, даалгавраа хийн, төсөөлн хэлнэ, ховсод ирнэ. Өөртөөгөө нэг 3 сар л зурлалдчих манайхан. 3 сар. Тэгээд бид нар дараагийн левел рүү ахна. Энэ үед юу болох вэ гэвэл гэтээ 4D жоохон удаан хүн байдаг. 4D-ийн дараа мэдээж 5D гэж байгаа. 5D бол таны гэгэрэл, таны тэр peaceful буюу зүрхний амар амгалан, таны тэр хүсээд байгаа энергийн гоё амьдрал, мөрөөдөх төдийд хүсэл биелдэг, бодох төдийд тэр хүсэл биелдэг, мөрөөдөх төдийд тэр амьдрал ирдэг тэр зүйл бол 5D. Тэгэхээр 3D, 4D, 5D гэж явна тийм ээ. Тэгэхээр энэ зүйлд хүрэхийн тулд биднэрт нэг ийм journey буюу нэг ийм зам байх, нэг ийм хугацаа хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хугацааг одоо бид нар юунаас эхлэвэ гэвэл сэрхээс эхэлнэ. Өөрийгөө болохгүй байгааг мэдрэхээс эхэлнэ. За би ер нь надад ийм трама байгаа юм байна. Нэрэл багт маань одоо би трама авсан.
намайг одоо багад аав ээж хоёр маань тэг ингэж харилцсан, тийм дутуу үсгсэн, тэр тал дээр намайг трама өгсөн. Би өнөөдөр тийм юмнаас айдаг, би өнөөдөр сэтгэл готролтой, би өнөөдөр стресстэй, би өнөөдөр юмд хурдан уурлаад байна. Би өнөөдөр уураа барьж дийлэхгүй байна. Би өнөөдөр юмнаас айгаад байна. Юунаас айгаад байгаагаа мэдэхгүй айгаад байна. Би өнөөдөр өвхөөс айгаад байна, өвдөхөөс айгаад байна. Энэ бүгдийг айгаад байна гэд яваад иж болохгүй шүү дээ. Айгаад байна гэд яваад эсвэл би угаасаа стресстэй бодлоод удаж гинөө. Одоо сүүлдээ бүр хоолт гэдэг сонирхолтой болсон. Би нойргуудад ороод 2 жил болж гинөө гэд яваад байгаа юм бол та өөртөө хайргүйгийн шинж шүү дээ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй манайхаа. Нойргуудад ороод 2 жил болж байгаа, 3 жил болж байгаа гэж хүмүүс ирж ийн ховсод 2 жил та нойргуудад орсон байхад та яагаад хурдан арга хэмжээ аваагүй? Яагаад 2 жил нойргуудад орсон өөрийгөө авч явсан? Тэр дор нь ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Байрнаасаа хөдлөх хэрэгтэй. Сургалтанд бүртгүүд, ховсонд ир, өөртөөгөө ажил энэ эргээд танд өгөөж өгнө шүү дээ манайхаа. Танд л өгөөж өгнө. Эргээд та өөртөөгөө ажилласан юм хий дэмий хоосон цацрна гэж байхгүй. Та юу тарин түүнийгээ хүртэнэ. Бид нар өнөөдөр залхуурч гэртээ хөвдөхгүй тэг гэрийнхээ гадаа байгаа газар аваад хашаандаа төмөс тарих юм бол бид нар төмөс аавна. Сайхан эрүүл ногоо идэнэ. Луун тарвал сайхан эрүүл луун идэнэ. Тарихгүй залхуураад гэртээ хөвдөчихвэл та эрүүл сайхан луун танд хинж өгөхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан сайхан амьдрал хүсэж байгаа бол тэрнийхээ төлөө та шархаа идэх хэрэгтэй. Айдсуудаа давах хэрэгтэй. Програмаа өөрчлөх хэрэгтэй. Энд бичигдсэн програмыг өөрчлөх хэрэгтэй. Энд бичигдсэн програм чинь заримдаа таны тусламжгүйгээр бичигдсэн байгаа. Та багадаа та програм бичээд авъя. Би ядуу байна гэсэн програм бичээд авъя гэж бичиж яваагүй шүү дээ та. Тэ? Энэ бол кармагаараа үүнийг одоо яриул том юм болно да. Том сэдв тэ. Кармик. Зарим бидний амьдралд байгаа бэрхшээлүүд кармик буюу кармагаас одоо ингээд ирж идэг өмнөх таны сүнсний хөгжөлттэй холбоотой байдаг. Гэхдээ кармаг таслан зогсоож болдог. Хизээ карма зогсох вэ гэвэл та өөрийнхөө болохгүй байгааг ойлгоод ухаарад түүнийг давтахгүй гэдгээ мэдэрсэн цагт карма зогсно. Тэгэхээр та үүнийг хэрвээ та энэ эдгэрэлд өнөөдөр ирж зогсоохгүй бол та энэ таны амьдралд болоод байгаа энэ өргөжлөд байгаа энэ одоо болохгүй байгаа энэ сэтгэл санаа таагүй байгаа, айцтай байгаа, гатсан байгаа нэг л хэвийн амьдралын энэ мэдрэмжийг таал зогсоно. Өөр хинч биш. Хинч ирээд таны амьдралыг гоё болгоод өгөхгүй. Хинч ирээд таны програмыг устгаад өгөхгүй. Таал өөрөө гүн. Таал өөрөө өөртөө хайртай учраас та өөрийнхөө төлөө миний юу болохгүй байна? Би юугаа сайжруулах вэ гэж өөрөөсөө асуугаад болохгүй байгаа зүйлээ цаг аваад мэрэгжлийн хүндээ хандаад зөвлөлдөөд шийдлийг нь та олно. Яагаад гэвэл та өөрийнхөө амьдралынхаа зохиолч нь. Бүх хүнд сайхан амьдрах боломж байгаа. Таны тэр хүсэж байгаа амьдрал энэ квант одоо энэ полиэдэр буюу одоо энэ квант ертөнцийн байгаа. Таны хүсэж байгаа тэр та бидний толгойд нэг амьдрал байдаг шүү дээ. Бид хүсэж байгаа ингэхэмсэн би нэг гоё ингэж л амьдрдаг болох юмсан. Тэгж л амьдрдаг болох юмсан гэсэн нэг тийм төсөөллийн амьдрал байгаа. Яг үнэндээ тэр амьдрал таны энэ квант ертөнцид тантай хамт оршиж байгаа. Тэр амьдрал тантай хамт оршиж байгаагүй байсан бол та өнөөдөр тэр талаар бодохгүй байх байсан. Та бодож ийна гэдэг бол тэр амьдрал боломжтой. Энэ оршихуйд тантай хамт оршиж байгаа. Та тэр амьдрал хизээ хүрэх вэ гэвэл та эдгэрсэн цагт, та травмагаа эдгээсэн цагт, таны энерги тэр оршихуун энергитэй alignment буюу одоо ингээд matching хийгээд ингээд тохирсон цагт одоо ингээд уулзсан цагт та тэр амьдрал дээр очино. Тийм учраас одоо хүмүүс маань таталцлын хууль, квант физик, энерги талаар ярьж байгаа тийм. Та нар маань зөндөө сонссон. Тэгэхээр энэ бүх зүйл маань эргүүлээд юунаас эхлэхээ бол өөрийгөө эдгэхээс эхэлнэ. Өөрийгөө эдгэн гэдэг бол сөрөг програмаа, травмагаа өөрийнхөө өнгөрүүлсэн тэр сөрөг дурсамжуудаа арилгаж өөрийгөө өөрчлөхийг хэлж байгаамаа манайхаа. Тийм учраас бүх зүйлийн эхлэл
ховс байдаг юм аа. Тэгэхээр өөрийнхөө төлөө ховсод орно гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүс их хүмүүс ингээд биднээс асуудаг л да. Танаад одоо нэг үр дүнгууд хаана байна? Одоо ингээд эсвэл би нойргуудлаа яг нойргуудлаа яг одоо ингээд тэмцээд итгэрсэн хүн байна уу гэд хэлдэг. Тэгэхээр манад маш олон үр дүнгууд байгаа. Та нар маань пэйжээ сайн ухаад үзэх юм бол маш олон үр дүнгууд байгаа. Гэхдээ би өөрийнхөө ирээдүйн сайн сайхан амьдралынхаа төлөө туяа ховсод ороод итгэрсэн байх юм бол би идэгнэ гэдэг юм шиг тий. Туяа өгөхөл би өгнө гэдэг юм шиг хандлага бол бас бодож үзэх хэрэгтэй тий. Тэгэхээр та өөрийнхөө төлөө зогсолтгүй, буцалтгүй, эргэж буцалтгүй, одоо эргэлзээгүй шигтэй гаргасан байх хэрэгтэй. Түүнээс ч туяа орсон байвал би ховсод орно. Туяа идгэрсэн байвал би идэгнэ. Туяа өгөх юм бол та өгөхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр асуулт нэг бодлын айгүй өрөөсгөл, хоёрдугаар хин ч гэсэн ингээд ховсод ороод гоё болчоод доор нь манай комент болгон дээр бид нар өдөрт 8 шиг пост оруулдаг. Пост болгоны доор би ховсод орсон юм аа тэгсэн чинь надад ийм үр дүн өгсөн, би гоё болсон гэд бичээд суухгүй тий. Тийм өөрийгөө хүмүүстэйгээ ил зарлахыг хүсэхгүй, тийм завтай ч хүн байхгүй. Тийм учраас хэрвээ танд асуулт байгаа бол, хэрвээ танд эргэлзээ байгаа бол шууд биднээс асуу. Чат бичээд бид нарын пэйжээс асуу. Бид нар танд болно болохгүй, та орж болно болохгүй бүгдийг үнэн боддоор хэлээд өгнө. Яагаадгүй бид нарт ч гэсэн хин нэгнээс одоо хин нэгний мөнгийг буруу зам орлох, буруу замаар одоо авах нь бол энерги дээр бол одоо болохгүй зүйл. Тийм учраас ийм тал дээр та нар маань 100% итгэж болно. Бид нар хэрвээ жишээлбэл таны оншин дээр ховс хийж болохооргүй байвал ховс болохгүй гэж хэлнэ. Жишээлбэл манай дээр Америкаас нэг ах орсон байдаг. Хүүхдээ оруулах гэдэг. Хүүхэд нь одоо нэг онштой байсан. Тэгсэн чинь Америкийн бүх ийм одоо эмчнэрээр яваад тэгээд болоогүй. Тэгээ манай дээр ирсэн. Тэгээ манай ховсчин маань ховс хийхгүй гэж хэлсэн. Энэ хүн дээр бол хийгээд үр дүн гарахгүй гэж хэлсэн. Тэр хүн бол үгүй би оруулмаар нь би бүх Америкийн бүх одоо тэр эмнэлгүүдээр явцсан би танаа тэр хүүхдээ оруулмаар нь гэж хахад манай ховсчин үгүй би тань дээр хийхгүй та одоо өсвөр насны ийм ховсчин одоо ийм мэрэгжилтнийг олоод ингэжсний дараа та манай дээр ирээрээ гэж хэлээд явуулсан. Яг энэ шиг хэрвээ танд тэр зүйл болохооргүй байвал ховс таны оншинд болохооргүй байвал бид нар хэлнэ. Тэрнээс шиг ингээд мөнгөн л байвал гэж бид нар тийм хандлагаар хандахгүй. Манай ховс ч гэсэн тэгдэггүй. Тэгэхээр та нар маань хэрвээ таны одоо жишээлбэл нойргуудл маань арилах болов одоо стресс сэтгэл хөдлөлийн тэдгээр шатанд яваа тэр маань арилах болов гэж бодож байгаа бол шууд манай пэйж руу чатчихэд асуугаарай. Бид нар яг үнэн бодит мэдээллийг танд өгнө. Таны юун дээр болохооргүй зүйл байвал болохгүй гэж хэлнэ. Болохоор зүйл бол болно. Та тэдэн удаа орно ховсод ороод та ийм мэдрэмж авна, ингэн гэж хэлнэ. За тэгээд өнөөдрийн маань мэдээлэл маань ингээд үүгээр Гэлалаа маш гоё тайлбарлаж байна гэж юм. Баярлалаа. Халуунаа баярлалаа. Эхлээд ховсод орно. Тэгээ курс хоёулангийн зэрэг эхлүүлсэн ч болно. Нэги. Баярлалаа. Тэгээд өнөөдөр цаг заваа гаргаад сайхан үзээ суусан та нартай баярлалаа. Түшин жаргал Максар таамын би лайва хадгална. Эхнээс нь үзээрэй. Тэгээд бас манай пэйж руу чат бичээд мэдээлэл аваарай. Тэгээ Чингээгийн пост нь ямар байсан бэ? Асуултын тэмдэг тавьсан байсан байна. Юу асуусан болоо? Чат дээш нь доош нь гүгүүгээд би бас харж чадсангүй. Чимка юу асуусан байсан бэ та? За тэгээд ерөнхийдөө би танарт одоо хамгийн сүүлд юу гэж хэлмээр байгаа вэ гэвэл ховсын эмчилгээнд ороорой. Ховсын эмчилгээ бол та өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Ховсын эмчилгээ бол танд өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт. Энэ танд л хэрэгтэй. Ховсоор баг багаар та өөрийнхөө травмаг авч хаяад танд одоо энэ зүйл байхгүй болсноор танд шинэ боломжууд, шинэ одоо ололт амжилтуудыг орчлон ертөнц маань тань руу илгээнэ. Тийм учраас өөрийгөө итгэх хэрэгтэй. Одоо universe буюу орчлон ертөнц маань айл хэдийн энерги одоо орчлон ертөнц төр бүх зүйл бол энерги гэдгийг баталчихсан. Одоо энергиэр хүмүүс айгүйх эмчилж, энергиэр эмчилж хэлсэн. Тэгэхээр таа ч гэсэн одоо энэ
өөртөө байгаа травмаг эдгэж өөрийнхөө энергийн түвшинг дээшлүүлж сөрөг програмыг сөрөг траума буюу сэтгэлийн гэмтэл цочрлыг эдгээснээр ирээдүйн амьдралаа сайхан болгох боломжтой. Өнгөрсөнд авсан шархаа эдгэж ирээдүйд өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэдэг байгаа. Түүнээс биш өнгөрснийг ухаад өнгөрсөнтөө зурлах байгаа биш. Өнгөрсөнтөө зурлаад ухаад ховсод ирж байгаа маань ирээдүйн сайн сайхны төлөө. Ирээдүйд тэр мэдрэмжийг та авахгүй тулд ирээдүйд таны амьдралд тэр зүйл болохгүй тулд та өнгөрсөнд байгаа шархтайгаа ажиллаж байгаа юм шүү. За ингээд бүгдээ сайхан амьдрал амраараа бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээ сайхан амраараа. Тэгээд даалт хумсрын сургалтанд сухыг өсөж байгаа хүмүүс маань байх юм бол даалт хумсрын сургалтанд бүртгүүлээрээ одоо тухгүй эхэлнэ. 6 сард эхэлнэ. Тийм учраас даалт хумсрын сургалтанд бас бүртгүүлээрээ тэгээд зүгээр битгий суугаараа ямар ч л байсан нэг юм хийж 3D-гаас гараад 4D-гээсээ гараад 5D-д хүрэхин төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж хэлээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа. Бүгд